Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай. За хоёр дахьт нь бол 11-р сарын 27-ны өдрийн хуралдаан зарлах тухай гэсэн ийм хоёр асуудал байгаа. Хувь хүний орлогын албан татврын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2017 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн дүүргүүдийн төсөв төвлөрч байгаа иргэдийн хадгаламжийн хүүгийн орлого 12.7 тэрбум төгрөгөөр буюу 38.2%-аар тасалдаж байгаа нь дүүргүүдийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж нийт түнгээрээ 7.3 тэрбум төгрөгөөр буюу 4.8%-аар тасарсан дүнтэй байна. Хотын шуудын төсвийн хувьд нийслэл дүүргийн татврын албанаас хариуцсан хотын төсөв төвлөрүүлж буй татврын орлогын төлөвлөгөө 9.9 тэрбум төгрөгөөр давж биелсэн хэдий ч өмч хөвчлөлийн орлого 28.7 тэрбум төгрөгөөр, газрын дуудлага худалдаа 14.2 тэрбум төгрөгөөр, нийслэлийн иргэдэд олгосон бичил зээлийн эргэн төлөлд 10.9 тэрбум төгрөгөөр тасарсан хотын шуудын төсвийн орлогын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хувь хүний орлогын албан татврын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нийслэлийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн орлогын нэр төрөл бүрээр төлөвлөгдсөн хэмжээнээс буурах болон нэмэгдэх үүсвэрийг тооцсны үндсэн дээр нийслэлийн төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 12 тэрбум 227.4 сая төгрөгөөр бууруулахаар тооцсон төсвийн тодтголын төсөлд тусгалаа. Шинэ их үүсвэрээр шинэ ажил хийхэд тендер сонгох шалралт 11 сарын 10-ны өдрийн байдлаар тендерын зарлагдаагүй гэрээ байгуулах зүгээс илэрхийлээд агрон нэг орох боломжгүй тооцооллоо гэдэг нь удаадараас ангын засгийн орон нутгийн өвчин үйлдвэрийн газруудыг их сайн ажилуулмаар байгаа. Энэ дээр энэ хариуцсан чиглэлийн байгууллагууд нь шахаж өгмөр байгаа. Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах шаардлага байгаа. За дараагийн дээр утааны бэлтгийг бол иргэд олон түмэн ярьж байгаа. Энэ бол харагдах байдал. Үнэхээр ихийн эндэгдэл энэ Монгол Улсын хүн амын тоо нэмэгдэх энэ асуудал дээр энэ дотоод төрөлтэй асуудал бол хурцаар хөндөгж байгаа асуудал бол утаа. Энэ агаар орчны бохирдлын асуудлыг анхааралтай одоо бид бол харж сууж өнөөдөр хүрлээ бүгд л одоо анхаарал тааж байгаа гэдэг юм ярьсан. Шийдэл алга байна. Дараа нь гарч ирэх гэдэг ухаантай юм яриад тэнгэрээс унс юм ярьдаг. Энэ байдлаа болох хэрэгтэй. Утааны асуудал дээр 8.4 тэрбум төгрөг зарж шít 2017 онд. Бодиттой хийсэн юм юу байгаа? Энийг танилцуулах бэлдээр. Нийслэлийн урдын тэргүүлэгчид нээлттэй хэлцүүлэх зохион байгуулсан. Хотын 8.4 тэрбум төгрөгөөр юу хийснээр зарлах, танилцуул. Статистикийн газраас тараасан юм дээр ихийн нэг нас хүрээгүй хүүхдийн эндэгдэл эрс нэмэгдсэн байлаас сүүлийн 2 жилд. Тэрийг аваад үзээрэй. Энэ байдалтайгаа энэ одоо мөнгө зараад байдаг, үр ашиг нь байдаггүй. Бодит юм байдаггүй. Энэ санхүү хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нь хармаар байгаа юм. Энэ ажлыг хийгээгүй ингээ хөрөнгөний буцаагаад татуулж байгаа бас олон шалтгаанууд байгаа л да би зарим нь мэднэ. Гэхдээ энийг хэрэгжүүлээгүй одоо энэ улсуудтай яаж хариуцлага тооцох юм бэ? Ингээл одоо бид нар ингээл хэрэгжүүлсэнгүй гэж толгойг нь хилээд л тэгээд төсвийн тодтол хийгээл мөнгөний өөр юм ингээл зарцуулаад яваал 20 онд тэгэл хариуцлагын одоо энэ улс төрийн албан тушаал ашиж байгаа бид хэвтүүлээд. Тэгээд цаашдаа бол ингээд төсвийн тодтол мэдээж мөнгө дутаад төсөвд аваад биелц үед бол бид нар тодтголыг юм бод. Тэгэд ингээд мөнгөнд татагдаад зориулжийн өөрчлөлтөд ингээд явж байгаа ажлууд бол хайран байна гэхээр. Тэгэд энэ утаан дээр 4.6 тэрбум төгрөгийг нэмэгдүүлнэ гэж ингээд. Тэгэд бид нар нэг сервис центр хийх гэж 5 тэрбум 7 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэгэд 200-300 айлыг бид нар дэд үтстэй холбоё гэдэг байна шүү дээ. Тэгэд энэ мөнгө одоо ингээд зүгээр л одоо ингээд нэг хийсгээд бас жоо харамсалтай. Ер нь цаашдаа энэ мөнгө татуулж байгаа энэ ажлаа хариуцлагагүй гэсэн албан тушаалтнууд хариуцлага тооцдог байхын зарчмыг бас нэвтрүүлэх хэрэгтэй. Сая баярхуу дарга хэлж байгаа энэ хариуцлага за бас энэ одоо үр дүн тооцох гэдэг юмыг бол бид нэлээд сайн анхаарахгүй болохгүй. Автобус баазыг нүүлгэн шилжүүлэх за шинээр барих энэ 2.7 тэрбум төгрөг саяны ярьдаг энэ утааг бууруулахад нэмэгдэж байгаа тэр төсөв яг юунд зарцуулагдах юм? Ямар үр дүнтэй ажил болох юм? Ямар хугацаа шаардлагатай юм? Өнөөдрийнхөөс нөхцөл байдал нь яаж өөрчлөгдөх юм? 6 тэрбум төгрөгийг жишээн тэр агаарын хөрлийг бууруулах одоо төсөвдөр нэмж байгаа бол энэ хүрээнд
энэ мөнгийг зарцуулснаар ямар нүдэнд үзэгдэж гарт баригд үр дүн гарах вэ гэдэг маш сайн тодорхой болохгүй бол одоо тэгээд нэг тендер зарлах гэж байна. Халаалт тавих гэж байна. Халаалтын тоног төхөөрөмж тавих гэж байна. Үнэлгээ хийгдэж байгаагаар нэг лүүгээ бөмбөг шидэж байгаа юм шиг ингэж баасаар байгаад бүтэн 17 хонд дуусч байгаа. Энэ бол яг үнэн шүү. Тэгээд нөгөө утаан бах байдгаараа байдаг. Уугуулдаг, ваагуулдаг яндангууд нь одоо бас хасагдаад байна гэж байгаа бол бас нэмэгдээд байгаа юм асуудал бий. За тэгээд энэ төслөлдрүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, үр дүнг нь гаргаж чадаагүй, төсвийн хөрөнгийг зориултын одоо зүйлд нь зарцуулж чадаагүй ийм асуудал дээр бол бас ажлын хариуцлага, үр дүн тооцох, арга хэмжээ авах энэ ажлууд бол бас хийгдэх ёстой. Энийг бид тодорхой үнэлт гаргаад тэгтээ тэргүй 2017 оны засаг даргын нийгмийн засгийн зорилтын дүгнэлт одоо бүрэн дүгнэх ажиллагаа явагдана. За энэ хүрээнд бол бас танилцуулагдах, илүү дэлгэрэнгүй танилцуулагдах байх гэж бодож байгаа.